Худалдааны төвүүдээр зарагдаж байгаа янз бүрийн үнэтэй хуванцар болон бусад материалаар хийгдсэн хүүхдийн тоглоомуудад хийсэн шинжилгээгээр хурц үнэртэй тод өнгөтэй хуванцар болон тээвэр тоглоомуудад хүүхдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болох үс хортой бодисууд зохистой хэмжээнээс их агуулгадж байгааг тогтоосон байна. Үн хямд чанар муутай тоглоомод болон гулсуур, савлуур зэрэгт агуулгадж байгаа хром, кадмий, никель зэрэг 5 төрлийн хорт бодис нь хүүхдийн сэтгэн бодох чадварыг дарангуйлж, улмаар оюун ухааны хөгжлийг дороотуулах хром нь хорт хавдар үүсгэх сөрөг нөлөөтэй юм. Эрдзэн хөвч угч шүтвч гэдэг олон тоглоомнуудаа тэр хуванцар бодисудаас одоо хүүхдийн тэр ISO стандартын дагуу шилжих тэр хуванцар хэмжээ одоо шаардлагатай ямар стандартын шаардлага гэж гэдэг бол судалж үзэхэд бол харамсалтай тэр бутаалын хүчил, бутаалын ангидрид формальд гэдэг лактам гэдэг одоо бодисуудын хэмжээ одоо түлцэх хэмжээнээс өндөр гарч ирсэн. Тиймээс эцэг эхчүүд хүүхдтэй худалдан авч байгаа тоглоомынхаа үн чанарт анхаарахаас гадна олон улсын стандартын тэмдэглэгээтэй эсхийг шалгах шаардлагатайг мэргэжлийн хүн хэллээ. Харин эцэг эхчүүд тоглоом худалдан авахдаа юу анхаардгийг тодруулахад ер нь гайгүй чанарын л гэж л харж байна. Та одоо хэдэн настай хүүхэд вэ? 4 настай хүүхэд. Аюуныг хөгжүүлэх гээл тэгэл одоо энэ миннес сонирхол гэж байна. Ер нь энэ хуванцар тоглоомуудын тухайд ямар бодолтой байдаг вэ? Ер нь л муу ах л гэж бодод байдаг. Сургууль цэцэрлэг гээд хүүхэд олноор цуглардаг газрууд тоглоом сонгон авахдаа хурц үнэргүй булан ирмэггүй боломжийн үнэтэй чанарын баталгаатайг сонгож авахыг зөвлөсөн. Тоглоомонд агуулгаддаг хорт бодисууд нь шууд үхэлд хүргэх юм уу ухаан санаанд нөлөөлөхгүйч цаашдаа элдв төрлийн өвчин үүсгэх томоохон хүчин зүйл юм.